Орчин цагийн нийгэм биднэрт үнэхээр маш гоё боломжуудыг олгоод байна гэдгийг хүмүүс маань харж байгаа бах тий. Тэгээ яг энэ бидний одоо яг оршин тогтнож амьдарч байгаа энэ нийгмийг зарим нэг хэсэг хүмүүс буруутгадаг. Тэгээ зарим нь үнэхээр хэцүү нийгэмд амьдарч байна гэж боддог. Зарим нь бол үнэхээр боломж дүүрэн нийгэмдэр амьдарч байна гэж боддог. Тэгээ би бол боломж дүүрэн нийгэмд бид нар амьдарч байгаа юм байна. Боломжоо олоод харах юм бол гэж хардаг болсон. Ялангуяа сүүлийн үед. Тэгээ юу гэж хардаг болсон бэхээр ерөнхийдөө онлайныг ингэж ашиглаж одоо тэгээ Facebook болон бусад онлайн платформуудыг ашиглаж сурж энэ сургалтуудыг аваад тэгээ ер нь 20 оноос хойш би чинь дандаа онлайн янз бүрийн сургалтуудад суугаад энийг аваад ингээ ашиглаж сурч чадан ядаа ашиглаж эхэлснээсээ хойш үгүй бид нар чинь боломжоор дүүрэн нийгэмд амьдарч байгаа юм биш гэж боддог болсон. Тэгээд энэ боломж дүүрэн нийгэмдэр бид нар хинч байж болно та мэддэг юмаа чаддаг чадвараа л бусдтай хуваалцахад ингэж чөлөөтэй болсон байгаад байгаа байхгүй юу. Ялангуяа над шиг ингээд нөгөө мэдсэн юм хүнд ярмаар санагдаад ингээд байж чадаад байдаг хүний хувьд хүмүүс шиг хүмүүст бол тийм. Тэгээд хоол цай хийдэг нь гоё хоол хийгээд бусдтайгаа хуваалцаж байна. Эмчнэр бол эрүүл мэндийн зөвлөгөө өгж байна. Хуульчнар хуулийн зөвлөгөө өгж байна тийм онлайнаар. За тэгээд бусад одоо багш нар гэхэд ингээд мэдсэн, сурсан, сургалт мэдээллүүдээ олж авсан, хуримтлуулсан мэдлэгээ бусдтай хуваалцаж байна. Энэ өөрөө гайхалтай байхгүй. Энэ ч өөрөө боломж байхгүй да биднэрт. Тэгээд тэрнээс биш бидний хүрээлтийнхаа л хэдэн хүмүүстэй харьцдаг байсан бол энэ ч өөрөө хязгаарлагдмал байгаа байхгүй. Хязгаарлагдмал юу гэмдэ одоо тийм мэдээлэл болчихж байгаа юм тий. Тэгэхээр одоо яг энэ орчин нөхцөлд бид нар үнэхээр супер гайхалтай гоё ийм одоо нийгэмдэр бид нар амьдарч байгаа юм байна. Тэгээд зовлонгоод очиж энэ хэцүү байна, тэр хэцүү байна, тэрч болохгүй байна, энэч болохгүй байна гэхийн оронд үнэхээр мэдхийг хүсэх хэрэгтэй эхлээд тэгээ хүсэж байгаа зүйл дээрээ суралцах хэрэгтэй. Сурахад биднэрт нас ерөөсөө огт чухал биш. Та хэдэн ч настай байж болно. Яг ингээ хүсэж байгаа юмн дээр суралцаад явжээ. Тэгээ ингээ суралцаад явж ичл чинь цаашаа ингээ лавлуулаад явахаар өшөө бүр гүн гүнзгий гой юм сонирхолтой юмнууд болоод эхэлнэ. Тэгээ тэр нь өөрөө Facebook-ийн платформ ч гэсэн өөрөө маш ухаалаг шүү дээ. Одоо ингээд юм хайгаад ингээд зөндөө юм хайчингууд яг миний хайж байгаа бүх их сурвалжуудыг над руу ингээд илгээгээд эхэлдэг, тасралтгүй илгээгээд эхэлдэг тийм. Ийм одоо хиймэл оюухан ажиллаад шүү дээ. Бидний өмнөөс тийм. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай гоё одоо нийгэмд бид нар амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр би яг 2010 оноос хойш яг энэ хувь хүний хөгжил чиглэлээр уншаал, суралцаал, баг зэрэг юм жижиг алхмууд хийгээл амьдрал дээр харилцаан дээр тэ ялангуяа харилцаан дээр бол би одоо намайг таньдаг мэддэг миний одоо төрсөн нүүд ч юм уу тий ах дүү нар бол харж л байгаа та ер нь ямар амтан байлаа тий эрх дураараа хэцүүлсэн шүү дээ. Одоо тэгээд ямар болцсон байгааг нь харж байгаа. Тэр нь өөрөө мэдээж гентхэн шал өөр хүн болчихгүй ч гэсэн тодорхой хэмжээний алхмуудыг өөрчлөлтүүдийг хийгээд өөрийнхөө тэр өөрт таалагдахгүй байгаа тэр элдв янзын програмчлалуудаа ингээд байхгүй болгоод эхэлж байгаа. За тэгээд сүүлийн үед бол сүүлийн 2 3 за 18 онд охиноо төрснөөс хойш гэдэг чинь тэр чинь нөгөө даврын өөрчлөлтөнд ороод 2 ойрхон төрөөд тэгээд нөгөө хайр халамж нөгөө ээж аав байхгүй тий ах эгч нээшраас хол тэгээ ингээд нөхөр ингээ ажилгээ гараа явчихна ямар ч тийм одоо тийм хэцүү гэх юм да ер нь эмэгтэй нөгөө төрөх процесс ч өөрөө маш их дааврын тэнцвэргүй байдалд оруулдаг. Дааврын тэнцвэргүй байдал өөрөө сэтгэл зүйн өөрчлөлтөнд хүнийг оруулдаг. Сэтгэл зүйн өөрчлөлт нь өөрөө бие махбодыг одоо тий эрүүл бус үйл ажиллагаа явуулах тэр одоо процесс руу хөтлж идэг ийм сонио үйлцэлтэй одоо байд юм байна л да. Тэгээд тгийг олж мэдсэн. За тэгээд яасан гэхээр 18 онд охиноо төрөхөд эхлээл нүрээр юм гараал. Тэгээд ингээл амьсгалаад байгаа мөртлөө дутуу амьсгалаад ингээд ийм уушиг дүүрээ амьсгалж чадахгүй. Тэгээд зүрх хүчил төрөгчөөр дутагдаад байгаа юм шиг ийм мэдрэмжүүдийг авч эхэлжсэн анх яг. За тэгээд тоохгүй явсаар хагаад одоо 6 жил 7 дахь жил рүү орж штэ тий. Тэгээд 5 жил тэгж яваад би 5 дахь жилээсээ бүр ингээд бид мэддэхгүй юм нэг эвгүй зоврууд надад өөрт мэдрэгдээ тий. Ингээд чэжин дээр хүн дэм дарчаад байгаа юм шиг болоод. За тэгээд би сургалт хийдэг байсан. Охиноо 6 сартай байхаас эхлээл Greenway компанид
одоо анх орж ирээ те тэнд ажиллаад тэгээ тэнд өглөө өдөр оройгоо ингээд сургалтууд хийдэг байсан. Орой оноо карантины үеэр бол ялангуяа бүр өглөөний 6 цагаас эхлээ сургалт хийдэг гэсэн онлайнаар. Тэгээд тэгсэн чинь нөгөөх маань махан биен дээр маань бүр ингээд нөгөө сургалт хийж ярьдаг хүн чинь ярьж чадхаа болоод за нэг өсрөөл нэг 20 минут ярихт л хоолой цуцаал пар гэл. Тэгэл ингээд ерөнхийдөө ингээд ер нь жоохон яг тухайн дээр ажлыг хийхэд бол асуудалтай болж ирсэн тий. За тэгээ эмнэлгээр явж эхэлсэн. Нүүр ам хавцсан нөгөө арьсан дээр үзүүлж байгаа илэрлүүд маань бүр маш их хүчтэй гарч нийлж хавдаж эхэлсэн. Тэгээд тэр үед бол би хүмүүст одоо би яг миний нүүр юм болцсон байна гэдээ яг л гаргаж тий хэлжсэн хүн бол байхгүй. Ягаад гэвэл үнэхээр амар хүний нүүр харахад ч гэсэн хүний царай руу харахс ч амар дандаа масктай явдаг. Тэгээд масктайгаа эмчилгээ хийлгээл эмнэлгээр яваад байгаа боловч яг үнэндээ төдийлөн тодорхой үр дүн өгөхгүйсэн. За тэгээ эмнэлгээр яваад эхлэнгүүд чинь нөгөө эдийн засгийн юу яан тий санхүү мөнгөний асуудал гарна. Тэгээд мэрэгжлийн ажилд ороод тэгэл угаасаа карантин гарсан хүмүүс маск зөөдөг болсон байсан үе учраас асуудалгүй нөгөө маска зүгэл юм аа гэл. За тэгэл тэнд явж явах оронд бол ер нь л за ямар ч үсэн бүхэл эмнэлгээр яваад бүхэл даврын шинжилгээ өмлөө бүгд зүйлийг өгөөл зүгээр ерөнхийдөө нэг болохоо хэцсэн юм гараагүй. За тэгээд авра энерги гэрлэн био энерги за дээрэс нь тэр сэтгэл заслын одоо эмчилгээнүүдийг судлаад сүүлийн жил хагас бол эрчимтэйгээр судлаад одоо ингээд нүрээр юм гарахаа болсон хоол ам тэгж удаа ярьж тааргүй болтлоо бүр амар зөвөр өгдөг байснаа ингээд багсаа л байгаа яг зөвөр болоогүй. Тэгээд би энэ жилээс сая энэ 25 оны хавраас эхлээд бол нэлээд эрчимжүүлсэн өөрийгөө судлах өөрийнхөө одоо энэ болоод байгаа процесс бие дээр болоод байгаа өөрчлөлтүүд яг юунаас болов гэдгийг судлах ийм зорилгоор ер нь нодлонгоос бол жилийн өмнөөс ер нь рекип бяцлал хийгээ анзаарч эхэлсэн л дээ. Тэгээд энэ хавраас бол нэлээд гүнзгий судлаад тэр эдгэрлийн одоо аргууд өөрийнхөө эдгэх аргууд дээр бас нэлээд суралцаад явж байна. Тэгээд ер нь баялаг амьдрал өөрөө баялаг гэдэг шиг тийм. Тэгээд заавал альва зүйлд гарц гаргалгаа олддог юм байна. Гарцыг олчихсан. Тэгээ одоо ямар ч байсан эдгэрлийнхаа ингээд шатандаа өөртөө ажиллаад явж байна тий. За амьсгал болвол ингээд гүцэд авдаг болсон байна лээ ингээд ажиллахаар тий. Тэгээд ийм гой өөрчлөлтүүд гарсан. Тэгээд сургалтууд дээр бас яг энэ өөр төр гарсан өөрчлөлтүүдээ бас сургалтаа гой баяжуулаад яг над шиг ийм байдалд орчихсон байгаа орцсноо мэдгүй явж байгаа орсон хэрнээ яаж өөрийгөө эдгэх илар шуулгах тэр сэтгэл заслын аргаар өөрийнхөө ухамсарыг ашиглаад бодлого ухамсарыг ашиглаад хэрхэн яаж өөрийнхөө эрүүл мэнд болон амьдралын чанараас хайжруулах вэ гэдэг дээр давхар ингээд суралцаа явж байгаа. Энэ сургалтуудаас сурсан зүйлөөсөө бас би сургалтуудаа баяжуулаад та бүхэнтэйгээ хуваалцаад явнаа цаашдаа. Тэгээд үргэлж надтай хамт байгаарай.